Christmas, Merry Christmas. Өнөөдөр бол Christmas. За, өнөөдөр болохоор юу ярих гэж байна вэ гэхээр яг одоо буюу 25-ны энэ өдөр Японы KFC-ийн бүтэн жилийн борлуулалтын 3-ны 1 нь аль хэдийнэ зарагдаад дууссан байна. Яад гэдгийг одоо бичлэгээр тайлбарлаж өгье. За, Японы хүн амын ердөө 1.5%-ийг нь христийн шашинтай хүмүүс эзэлдэг. Гэхдээ Christmas буюу одоо энэ Christmas-ийн баярыг бүр ингэж гэр бүлийн баяр болгож амар өргөн дэлгэр гоё тэмдэглэдэг. Тэгэхээр яг энэ баяраар японочууд яг ямар хоол иддэг вэ, юу хийдэг вэ, ямар үйл ажиллагаанууд явуулдаг вэ гэдгийг өнөөдрийнхөө бичлэгээр яриа гэж бодлоо. За тэгээд бичлэгний ихэнд гарсан тэр KFC ямар учиртай вэ гэдгийг одоо тайлбарлаж өгье. За, дэлхийн 20 дугаар дайны дараа ер нь бол японочдын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн тэр үед нь Америкийн нөлөө айгүйх байсан мэлээ. За тэгээд яг тэр 20 дугаар дайны дараа буюу сэргийн босголтын тэр үеэр барууны тэр соёл, хоол унд, хувцас сунарч гэдэг юм уу, тиймэрхүү зүйлүүд асар их орж ирсэн. За яг энтэй зэрэгцээд 1970 онд Японы Нагоя хотод KFC-гийн Японд дахь тийм анхны дэлгүүр нь нээгдэж исэн байлээ. За тэгээд яг эхэндээ бол нэг амар борлуулалт сайтай байгаагүй KFC-ийн. Тэгээд яаж энэ хүмүүстэй бүгд нийтээр нь ингэж KFC идүүлдэг болох вэ гэд бодоод бэжсэн чинь Японд байдаг тэр одоо Америк хүмүүс нөгөө цацаг тэрүүлийн мах иддэм байл та Christmas-аар. Тэгээд тэнгууд Японд ерөөсөө цацаг тэрүүлийн мах бараг ерөөсөө олдохгүй. Тэгээ амар ховор байгаад харна. За тэгвэл энийг юугаар орлуулж болох вэ гэж бодоод дахианы махаар энийг ингээ орлуулчих. Тэгээ ер нь Christmas-аар ингээ дахианы мах идчихъя гэдэг тим юм ингээд яваад байгааг тэр KFC-ийн маркетингийн хүн нь ингээд анзаараад окей тэгвэл энэ дахиад энэ Christmas-ийн юм гол уламжлалт ийм зоог болгочих. Тэгээд ер нь японочдод ингээд тэр чигээр нь энэ баяраар ингээд энэ KFC-г ингээд нийтээр нийлүүлдэг болгочих гэж бодоод тэгээ ер нь бол 1974 онд KFC-гээс Японы KFC-гээс энэ компанид ажлыг бүр ингээд өрнүүлсэн байгаа юм. Chicken Christmas. Kentucky Christmas. Chicken Christmas. Kentucky Christmas. Chicken Christmas. Kentucky Christmas. Chicken Christmas. Kentucky Christmas. 愉快になるぞ今夜 Chicken Christmas. Kentucky Fried Chicken. За тэгээд тэр нь болохоор Christmas Niva Kentucky гэдэг нэртэй тийм компанид ажил өрнүүлээд за тэрнийх нь одоо нөлөөгөөр гэх юм уу бүхэл бүтэн ингээд 40 жилийн дараа одоо өнөөдөр ингээд харахад японочууд ингээд Christmas-ийн орой бүгдээрээ ингээд зөвхөн шарсан дахиа иддэг Kentucky Fried Chicken иддэг тийм уламжлалтай болсон. Тэгээд ер нь бол 3.6 сая гэр бүл ингээд Christmas-аар KFC иддэг тийм уламжлалтай ингээд болсон байна. Манай улсын хүн амаас ч их хүмүүс ингээд өнөөдөр 25-нд ингээд KFC идээд сууж байгаа юм байна. Нэг сонирхолтой баримт гэх юм бол 2018 оны 12 сарын 20-оос 25-ны хооронд одоо ерөөсөө 5 өдөр байгаа шүү дээ. За энэ 5 өдөр болохоор Японы KFC 6.9 тэрбум йен буюу ойролцоогоор 63 сая $, ашиг орлого олсон гинэ. За тэгээ энэнийхээ ер нь ихэнхийг нь 24-ний өдөр ингээ олсон. Тэгээ тэр өдөр ингээ угаасаа бүх юм зарах юмнууд ингээ дууссан. Тэгээ бүр ингээ хаалга хааж исэн тийм тохиолдол хүртэл байгаа юм байна. Энэ нэрэн дээр бас нэг юм Christmas Niva Kentucky гэж ааш тэгээ ер нь бол японочдын англи хэл аюу сонирхолтой гоё заяа. Нэг тийм одоо англи үгийг орчуулахгүйгээр япон руу орчуулахгүйгээр зүгээр ингээд дуудлагыг ингээ өөрсдийнхөө хэллэгт ингээ тааруулаад хэлсэн. Тэгээд нөгөө нэг та нар Japanglish гэдэг YouTube-ээр хайгаа сонсоод үзээрэй заяа. Тэр нь болохоор ингээ японч биш англич биш тийм үгийг ингээд Japanglish болгоод ингээ ярьсан. За хоёр дахь нь гэх юм бол гүзээлсгэнтэй бялуу байгаа. За энэ гүзээлсгэнтэй бялуу бас ямар учиртай вэ гэхээр дэлхийн 2 дугаар дайнд яг ингээ Япон ялагдсны дараа ер нь бол эдийн засаг нь мэдээж дайнд ялагдсан юм чи эдийн засаг нь бол ингээл нэлийн аюу асуудалтай тийм байгаа штэ. Тэгэнгუთ тэр үед ингээ хоол хүнс ч гэсэндээ амар ховор тэгээд даа ялангуяа юм чихэрлэг амттай аюу ховор байсан. Тэгээд тэр үед болохоор за Америкийн эзлэн түрэмгийлэгч нар ингээ Япон улсын сэргээн босгох тэр ажилд нь ингээд оролцож явахдаа ингээ хүмүүст нь заримдаа ингээд ийм амттан тарааж өгдөг гэсэн юм байл та. Шоколад ч гэдэг юм уу тий.
Тэгээ тэр үед нь яг Япон хүмүүс тэрийг нь тэр амттанг нь болохоор ирээдүйн ийм хөгжил цэцэглэлтийн ийм гарц цонх мэтэр тэгж харж хүлээж авч исэн гинэ. Одоо ингээд бид нар ч гэсэндээ ирээдүйд эднэр шиг ингээ ийм болно гэдэг нэг тийм юмных нь итгэл найдвар нь тэр амттангууд нь одоо нэг зүйл нь тэр амттангууд ингээ болж исэн юм байна л да. In the old Kentucky home カーネ生誕を記念して今だけ6ピース930円ケンタッキー Тэгээд нэг антропологч хүн өөрийнхөө нэг битсэн судалгааныхаа ажилдаа ингэж хэлсэн байгаа. Америк цэргүүдийн өгсөн амтад шоколадууд нь Япон хүүхдүүдийн хувьд амьдралаас олж харах тийм баялагийг мэдрүүлсэн гэж бичсэн байгаа юм. За тэгээд ер нь бол энэ гүзээлзгэнтэй бялуу нь болохоор хөгжил цэцэглэлтийнх нь бэлэг тэмдэг гэж үздэг. Яагаад гэхээр эсрэгийн босголтын дараа Япон ингээд амар эдийн засаг нь хөгжөөд амар гоё байсан үедээ тэр олдохгүй байсан тэр янз янзын амттангууд ингээ олддог болоод тэгээд бүр өөртөө ингээ бялуу хийх хэмжээнд хүртэл ингээ эдийн засаг нь амар сайн өсөөд тэгээ өөртөө ингээ бялууга хийснийхаа дараа ингээд бид нар үүнийг ингээ хийж чадсан гэдэг нэг тийм бэлэг тэмдэг болгосон байлээ. Тэгээд яагаад гүзээлзгэнтэй бялуу вэ гэхээр ийм цагаан кремтэй гүзээлзгэнтэй бялуу мэлээ л дээ. Тэр нь болохоор Япон улсын тугчны улаан цагаан хоёр өнгөтэй байдаг шүү дээ. Тэгэнгუთ гүзээлзгний улаан өнгө тэгээ кремний цагаан өнгө нийлээд бас ингээ тугийг ингэж бэлэгдэж илэрхийлж байгаа. Тэгээ ер нь бол ингээ амар их энэ хөгжил цэцэглэлтийн энэ бэлэг тэмдэг болсон зүйлээ гэж энэ гүзээлзгэнтэй бялууг одоо бэлэгддэг. Тэгэхээр бас Крисмасын орой Япончууд бүгдээрээ нийтээрээ энэ цагаан кремтэй гүзээлзгэнтэй бялууг ингээ иддэг бахнэ. За тэгээд дараачих нь юм гэх юм бол ямар үйл явдал болдог вэ? Юу болдог вэ? Сонирхолтой юм юу вэ гэхээр Крисмасын яг өмнөх өдөр буюу 12 сарын 24-нд нь Япончуудын одоо хувьд за бүр тэр тусмаа залуу тийм хүмүүсийнх нь хувьд Валентины баяраас ч илүү чухал өдөр юм байна. Тэгээ энэ өдөр яадаг вэ гэхээр хүмүүс яг энэ 24-ний өдөр хэрвээ хин нэгэнд сэтгэлээ илчлэх байгаа бол яг 12 сарын 24-нд сэтгэлээ илчилдэг. За тэгээ хүнд гэрлэх санал тавих байгаа бол бас 24-нд тий. Тэгээ хин нэгнээс ингээд надтай үерхээж гэж асууж байгаа бол бас 24-нд ч гэдэг юм. Ер нь ингээ хайр сэтгэлийн холбогдлолтой бүх тэр харилцаа холбоо янз янзын сэтгэл илчлэл бэлэг өгүүлцэж авалцах тэр процесс ч гэдэг юм. Тиймэрхүү бүх зүйл нь 12 сарын 24-нд нь болдог байх нэ. Тэгээд нэг ийм судалгаа байгаа юм. Тэр нь болохоор ийм гэрлээгүй 400 гаруй ийм эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дунд ингээд судалгаа явуулсан чинь тэдний ингээд 20-с 39 насны ийм хүмүүс байгаа зав. Тэгээд тэдрээс судалгаа авахад тэдний 23% нь 100 сарын одоо өмнөх өдөр буюу 24-нд ямар нэгэн байдлаар өөртөө ингээ хостой болно гэсэн итгэл найдвартай байна гэсэн тийм хариу гарсан байлээ. Тэгээ яг энэ өдөр болохоор одоо бүх л үнэтэй дээд зэрэглэлийн ресторан, чочид буудлууд, тэгэл гадуур хийж болох ямар нэгэн активити тиймэрхүү юмнуудын захиалгууд нь бол 24-нд ингээд бүр ингээд дүүрсэн байдаг. Тэгээ энийг болохоор бүр 2-3 сарын өмнөөс одоо энэ буудалдаа ч гэдэг юм уу те гоё ресторанда ингээд захиалгаа бүр ингэж тэгж амар ирснээс өгдөг. Тэггүй бол угаасаа ингээ олдохгүй яадгүй яг энэ өдөр л ингээл бүгд ингээл тэгээ бүх ингээл хайрынхаа бүх юм ингээ хийдэг учраас энэ өдөр бол ингээд одоо энэ янз янзын газрууд үнэхээр бурцаадаг байх нэ. Тэгээ энэ нь болохоор бас л нөгөө нэг дайны дараах энэ сэргээн босголтын үеийн тийм үетэй холбоотой. Яа тэгэхээр тэр үед ингээ эдийн засгаа хөгжүүлэхийн тулд сонин мөн ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслэр ингээд яг энэ өдөр ингээд одоо романтик байдлаар хайртай хүнтэйгээ ингээд болцох хэрэгтэй ч гэдэг юм уу. Тиймэрхүү агуулгатай юмнуудыг амар их гаргаж ирсэн билээ. Тэгээ тэрнийх нь нөлөөнөөс ингээд явсаар агаад одоо ийм олон жилийн туршид ингээд 24-ний өдөр ингээд бүх газрууд ингээд пик дүүрэн байдаг. Тийм болсон байна. Тэгэхээр өчигдөр баха олон хүмүүс гэрлэх санал аваад нэлээд олон хүмүүс ингээл хостой болоод тиймэрхүү гоё зүйл болсон байх нэ. За тэгээд одоо энэ KFC гэр бүлээрээ иддэг. Тэгээл Валентины өдрөөс тутахааргүй энэ 24-нд тэгээд гүзээлзгэнтэй бялуу мэлвч гэдэг юм уу. Иймэрхүү бүх зүйлүүднээс Японы одоо дуунуудтай амар их холбоотой байдаг гинэ. 1980 онд Koibito-га Santa Claus буюу My Lover is Santa Claus гэдэг нэртэй юм дуу гараад тэгээд тэр нь бүр ингээд амар их хүмүүст хүрээд Крисмасыг буюу Санта Клаусыг ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмыг ингээ хайр дурлалтай амар их холбож ойлгох үндсийг нь яг энэ дуу ингээ тавьж өгсөн гэж явд юм билэ.
За тэгээд тэрний дараа нь гэх юм бол 1983 онд бас нэг ийм дуу гарч ирсэн юм билээ. Christmas Eve гэдэг дуу. Ер нь City Pop урсгалын дуунууд сонирхдаг хүмүүс бол энийг бол энэ дууг бол мэдэх байх. Тацуро Ямашита гэдэг нэртэй дуучны дуу. Тэгээд энэ орж ирдгүй. Silent night, holy night гэдэг нь шүү дээ. Энэ дуу. Тэд сонсож байгаа үуч гэсэндээ ямар ч ингэ толгой дотор ингэ яг энэ хэсэг нь бол ингэ үлдсэн байна. Тэгээ яг энэ хоёр дуу бол одоо нөгөө нэг Last Christmas гэлээд штэ. Тэгэл нөгөө Mariah Carey нөгөө дуу яг тэр шиг Япончуудын хувьд бол яг тэр дуунуудтай дүүцхүйц хэмжээнд ингэж байдаг. Тэг ер нь бол Christmas-аар буюу бас 24-нд яг энэ дуунуудаар ингэж амьсгалдаг юм байлээ. Монголд ч гэсэндээ одоо хүмүүс гоё болцоод энэ тэргээр явж байгаа ах. Тэгээд Christmas-аар миний бичлэгийг үзээ сууж байгаадаас маш их баярлалаа. За тэгээд бичлэг ингээд дууслаа. Баярлалаа. Баяртай. Баяртай шүү. Merry Christmas. Миний энэ хараа.